бүрдмэл үздэгээ хийчээд тэгээд эрсдлээ үнэлчээд эрт илрүүлгээ хийчээд тэгээд ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар дүгнэлт хийх вэ гэдэг юм гэж байна. За би гол зорилгоор яриад байгаа энэ эрт илрүүлгийн гол юм нь бол энэ доктортой хөгжлийн баримтал заасан Монгол хүнийг одоо дунджаар 78 наслуулахад ихтэй энэ 3 дугаар зорилтыг л эрүүл мэндийг дэмжих гэдэг юмыг хэрэгжүүлэхийн төлөө бид ийм үйл ажиллагаа зохион байгуулад байгаа. За ингээд нас оролтууд жил дунджаар нэг 15-аас 16 мянган хүн нас орж байгаа Монгол улсад. За тэрний одоо 3 хүний нэг нь буюу нэг 5-6 мянган бол зүрх судасны өвчнөөр нас орж байна гэдгийг Чулуун багш ярьсан. За 21 онд ковидтой холбоотой нас оролт нэмэгдсэн байгааг та бүхэн ингээд харж байна. За энэ зүрх судасны өвчнийг л одоо эрт илрүүлж нас оролтоос сэргийлэхийг л бид нэр зориод байгаа. За тэгээд хаддуурын бос архуу өвчний эрсдэл хүчин зүйлийг Чулуун багш бас ярьсан. За энэ дээр одоо энэ засаж болох эрсдэл хүчин зүйл, за завсрын хүчин зүйл, за энээс болоод буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол, за арх тамхины хортой хэрэглээнээс болоод цуснд одоо сахар нэмэгдээд, цусны даралт нэмэгдээд, цусны өөх тос нэмэгдээд, за биеийн нэмэгдээд ингэснээрээ бол зүрх судасны өвчин, чихрийн шижин, за харуулт, зарим хорт тавдрууд, овошгны архив бөгөлдрөлт өвчин болоод байгаамаа. Энэ өвчнүүд бол энэ Монгол хүнийг урт наслуулахад саад болоод байна. Ингээд дунджаар Монгол хүн бол 69 наслж байна. За эрэгтэй хүн эмэгтэй хүнээс даруй 10 насаар богино наслж байна гэдэг олон улсууд яриад байна. За Сувдаа багшийн лекцийг та бүхэн сайн хэлсэн ямар юутай байгаа гэдгийг. За ингээд энэ дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ PEN гэж Package of Essential Non-Communicable Disease гэдэг энэ одоо баримт бичиг аргач одоо гарын авалгыг хэвлэж гаргасан байдаг. За энэ дээр үндэслээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн хамтраад MON-PEN гэдэг төслийг хэрэгжүүлсэн. Энэ зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах энэ хөтөлбөрийн хүрээнд одоо бас хэрэгжсэн ийм сургалтууд байгаа. За ингээд эрсдэлрүүлгийг яаж хийх вэ, яаж идэвхтэй хянах вэ гэдэг энэ гарын авалга байгаамаа. За энэ гарын авалгыг одоо хэрхэн зохион байгуулах вэ гэдэг энэ тренинг модуль бас сургалтын гарын авалганд бас 2017 онд хэвлэгдэж гарсан байгаа. За энийг одоо цэцэг дарга Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яам хамтраад зарим аймагуудад одоо энэ сургалтыг явуулсан. Өрг сумын эмчнэр артерийн гипертензийг эрт илрүүлэх хянах энэ одоо сургалтыг хийсэн. За энэ гарын авалгыг одоо heart гэж хэрэглэж байгаамаа. Зүрх гэдэг энэ англи үгний товчлол HEARTS гэдэг энэ төвчл одоо загвараар хийж байгаа. За түүний одоо H гэдэг нь бол healthy lifestyle counseling. За эрүүл амьдралын хэв маягийг зөвлөх. E гэдэг нь evidence based protocol. За нотлохоон суурилсан ангаах ухаан. A гэдэг нь access to essential medicine and technology. За энэ бол одоо нэг шаардлагатай эм технологи гэсэн энэ хэсэг байна. За R гэдэг нь бол risk based cardiovascular management. За эрсдэл суурилсан менежмент гэдэг. Энийг одоо эрсдлийн үндэгээгээ хийгээд эрсдэлтэй бүлэгтээ ямар менежмент хийх вэ гэж. Дараа нь T гэдэг нь team based care. За ингээд ямар энэ эрт илрүүлэг ялангуяа халдварын бос архаг өвчний уртлан сэргийлэлт эрт илрүүлгийн үйлчлэг онцлогоо шинжилгээг одоо зохион байгуулахдаа ямар багаар ажиллах юм бэ гэдэг нь их чухал байна. За тийм учраас энэ багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй, ажил үүргийн тодорхой болох хэрэгтэй, төлөвлөлт зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй гэдэг хэлээд байна. За дараад нь S гэдэг нь болохоор энэ юутай холбоотой, технологитой холбоотой юм. Information and хяналт, бүртгэл хяналтын тогтолцоотой холбоо, surveillance system. Тэгээ бүртгэж авдаггүй, илрүүлэг хийчихэд одоо оншилдоггүй,
буцаж хямдаггүй ийм алдаанууд гарахгүй. Тийм учраас яг энэ HARS гэдэг энэ одоо загварын дагуу зөвлөгөө ихтэлрүүлгээ зохион байгуулаарай. За би дахиад хэлье. Энэ яаж хийх ёстой бэ гэхээр анхан шатнд сүм урхийн эмнэлгүүд энэ Healthy Lifestyle Counseling гэдгийг заавал хийнэ. Эрүүл амьдралын хэв маяг олгох сургалт зөвлөгөө өгнө гэж байна. За энэ дээр зан үйлийн өөрчлөлтийг хийн. Халдварын бус архаг өвчин, ялангуяа зөв судасны өвчтөний эрсдэл үүссэн зүйл, тухайн хүнд байж байгаа эрсдэл үүссэн зүйлийг үнэлээд зан үйлийн өөрчлөлт сургалт явуулах энэ төлөвлөгөө гаргана. За энд аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эмнэлгүүд одоо бүх ажилтнаа ийм хариуцсан сургагч, багш, совилогч, за нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэдэг энэ сургалт явуулдаг, зөвлөгөө өгдөг ажилтнуудыг сургаж бэлтгэх шаардлагатай байна. Тэгээд энэ юугаар нь гарын авлага, мэдээлэл, сургал сурталчилгааны юугаар зөв хангах хэрэгтэй. Гарын авлагаар зөв хангаад тэрийг хүмүүсээ сургаад энэ сургалтаа тогтмол явуулж явах хэрэгтэй. За evidence-based protocol гэдэг. За энийг үндэсний хэмжээнд мөртнөө бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эмнэлгүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, үндэсний онцлогооны төвүүд, их сургуулийн эмнэлгүүд бүгдөө дарнаа. За энэ дээр бол бүгдөө up to date хэрэгжилж байгаа. Ингээд нотлохоон суурилсан ангаах ухаан эрүүл мэндийн сайдын туршаалаар батлагдсан үндэсний хэмжээний эмнэлэг зүүн заавруудаа ягшлал мөрдөж ажиллаарай. Дараа нь access to essential medicine and technology. За энэ бэлтгэлээр зөв хангаарай. Ялангуяа компьютер, мэдээллийн систем, интернетээ зөв хангаарай. Эрсдлийн үнэлгээний хуудсуудаа захин бүртгэлийн системд одоо оруулаарай. Ингээд ингэснээрээ шууд одоо тамхи татдаг хэдэн хүн байна. Биеийн жингийн илүүдэлтэй хэдэн хүн байна, цуснд сахар нэгсэн хэдэн хүн байна, өөх тосд нэгсэн хэдэн хүн байна гэдгийг одоо энэ мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэх юм аа. За энэ дээрээс бид нэр эрсдэл суурилсан менежментийг хэрэгжүүлэх юм аа. За тамхи татдаггүй хүн дээр одоо тамхины тухай яриад хэрэггүй. Тухайн хүнд байгаа эрсдэл суурилсан менежментийг хийнэ. За энэ дээр одоо HARS гэдэг үгний R үсэг бол risk based cardiovascular disease management гэж байна. Эрсдэл суурилсан менежмент. За энийг буруу хооллдог юм бол танд одоо яг энэ хооллолт чинь ийм юм байна гэх үнэлнэ. Тэгээ үнэлэхдээ энийг аргачлалынхаа дагуу үнэлнэ. Одоо жишээлбэл буруу хооллолтын үнэлгээнд дээр бид нэр 24 цагийн хоолны тэмдэглэл хөтлүүлнэ. За ингээд 6 бүлэг хүнснийхээ бүлэгтээ хуваанаа. Тэгээд зогс тарьцааг нь олноо. Ингээд ямар бүлгийн одоо хэдэн хувь байх ёстой юм. Тэрнээсээ та хэдэн хувийг хэрэглэдэг юм байна. Ингээд хоолны баланс зөв идэх талаар нь зөвлөгөө өгч яг тухайн хүнд нь таарсан юм гинэ. Түүнээс одоо ерөнхийдөө өөх тостой юм багид бурууан жимс ногоо ид гэдэг ингээд ерөнхий зөвлөгөө өгөхгүй. Яг тухайн хүнд байж байгаа эрсдэлт зөвлөсөн менежментийн зөвлөгөө өгнө. За биеийн жингийн илүүдэлтэй байна гэдэг эрсдэл гарах юм бол хэдэн хувь, ямар хугацаанд, ямар аргаар турах вэ гэдгийг гинаад тэгээд иргэн дуудах төлөвлөгөө өдөр судраа сайн төлөвлөөд ийм зөвлөгөөнүүдийг өгч явах юм аа. За дараа нь team based care гэж. Анхан шатны эрүүл мэндийн байгууллага, өрх сумын эмнэлгүүд, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн тухайн одоо эрсдэлрүүлэгт хамрагдсан хүнийг дамжуулах, онцлуулах, онцлогоонд илгээх, эргэж хяналтандаа авах энэ одоо харилцаа юмаа сайн тодорхой болох хэрэгтэй байна. За тэгээд энэ тооцооллоо гаргаад аль насны ямар хүмүүс ямар одоо үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой юм, хэдэн хувь нь хамрагдсан хүмүүсээс эрсдэлтэй бүлэг хэдэн хувь тохиолдсон, тэрийг эрүүлжүүлэх ямар арга хэмжээ авсан бэ? Ямар зан үйлийн зассан, ямар сургалтанд хамруулсан гэдэг энэ төлөвлөгөө юмудаараа тухайн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийг одоо үнэлж дүгнэх юм аа. За ийм учраас энэ цахим бүртгэлийн системээ сайжруулах хэрэгтэй. Ялангуяа энэ төсөл хөтөлбөр хэрэгжихээр анхан шатны байгууллагад ажиллаж байгаа энэ шивдэгчийн ачаал нэмэгддэг, бичиг цаас нэмэгддэг, тайлан тооцоог олон газраас нь олон дарга нар шаарддаг.
За тэгээд энэ үндсэн туслан үйлчлэгээ үндсэн ажиллаа хийх боломжгүй болдог иймэрхүү юмнууд гарах юм аа. Тийм учраас энийг аль нь болохоор бүртгэлж, захимжуулж технологиг ашиглаж хүмүүсийнхээ одоо эмч ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх энэ тал дээр нь бас эрүүл мэндийн яам, зохих шатны эрүүл мэндийн байгууллагууд сайн анхаарч тусалж ажиллаарай. За дарга нар ялангуяа засаг дарга нар эрүүл мэндийн газрын дарга нар энийг зохион байгуулахдаа ажиллах нөхцөл олцоогоор нь сайн хангаарай. За биеийн жин дээрийн даралт хэмжих аппарат, эрсдлийн үнэлгээний хуудсууд, за компьютер, цахим бүртгэлийн систем, за ялангуяа энэ зөвлөгөө өгөх сургагч багш, сургалт явуулах, сувилагч, мэдээ тайлангаа гаргах, одоо техник мэдээллийн энэ ажилтнууд энүүгээр хүний нөөцөө сайн бүрдүүлээрэ гэж хэлье. За ингээд эрсдэл зөвлөгөөд одоо энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан HARTS гэдэг энэ систем энэ гарын аргын дагуу одоо явуулнаа. Энийг одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд монгол хэл дээр гарсан байгаа. За нэг шаардлагатай тусламж үйлчилгээ ялангуяа зүрх судасны өвчний энэ шаардлагатай тусламж үйлчилгээний багц гэдгийг гаргасан байгаа. Азийн хөгжлийн банкнаас гаргасан энэ сургалтын материалуудаа сайн ашиглаарай. Зөвлөё. Бас нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс энэ сургалтын гарын авалгыг боловсруулаад гаргацсан байгаа. Чихрийн шижинтэй хүний 7 бот ийм гарын зүрх судасны өвчтэй хүмүүсийн 7 бот гарын авалгыг хэлсэн байгаа. Тэрийг нэг талын эмч нь хараад нөгөө талын одоо үйлчлүүлэгчдөө харуулад энэ слайдаа яаж тайлбарлах вэ гэдэг монгол хэл дээр энэ сургалтын гарын авалгууд гарсан байгаа. Тэрнийг одоо эрүүл мэндийн байгууллагууд худалдаж аваад тэгээд үйл ажиллагаанд хөвшүүлж хэрэглээрэй гэдэг хэлье. За нэгдүгээр лекц зөвлөгөөнд боллоо.